Юу хийж байна да? Байнга нэгэн хэвийн хоол идээд уйдаад эстетик зүйл идмэр санагдлаа л да. Та нарыгаа тэгж байгаа юм болов уу гэж бодлоо. Энэ удаад үнэхээр эстетик түүхийг өгүүлэх Moody гэх 2016 оны киног ирж өгөхөр шийдлээ. Энэхүү кино нь Канадын фолк зураач Maud Lewis-ийн бодит амьдралаас хэдүүлэн хийсэн аж. Энэ кинон Maud Lewis артрит гэх өвчин амьдралд хэрхэн нөлөөж өгөх маш тодор харуулсан. Хүн болгоны амьдрал романтик байдаггүй шүү дээ. Гэхдээ өөр өөрсдөө л болж ивэл болоо биш гэж үү дээ. Моди маань өрөөний хаан дээр цэцэг зураа сууж байла. Гэтэл доор нь нэг давхраас хоёр хүний яриа сонсогдлоо. Эрэхтэй хоолой нэгж байгаа. Энд тохиодоо түүнийг ирүүлсэн. Би танд тэрнийг хараарай гэж мөнгө төлдөг гэж авч байна. Эмэгтэй бол нь болохоор энд түүнийг байлгаж чадахгүй л гэж байна. Манай хоёр Модиг яах тухай яриад байгаа чи. Моди маань нэг давхарт ярьж ирсэн хоёр нөхөр дээр очивоо. Тэр эрэхтэй болохоор Модигийн төрсөн дүүн. Харин эмэгтэй болохоор нагц эгч юм байна. Моди маань дүүдэ хандж хэлж байгаа. Чи намайг гэрлөө авч явах гэж ирсэн үү гэв. Гэтэл түүн гэрээ зарчихсан. Мөдөд өөрийнх нь юмнуудыг авчиж өгөхөөр ирсэн байжээ. Дүүн дээр хэлж байгаа. Та гэрээ авч явж чадхааргүй л байсан даа. Та өөрийгөө ч авч явж чадхаар хүн биш шүү дээ гэж хэлээд дүүн их чигээ амьдрах газар руу болгоод явлаа. Нэг өдөр Мөди мэн хүнсээ цуглуулах гээд дэлгүүрт бараа харан зогсож байлаа. Гэтэл нэг эрэхтэй орж ирсэн ээ. Надад эмэгтэй хүн эрэхтэй байна. Үгүй ер нь гэр үйлчлэгчээ гэв. Ер нь энэ ахуйгийн хэл яриан жаахан таарууд уу гэмээр байгаамаа. Дэлгүр дээрх зарын самбар дээр ажлын зар бичүүлэх гээд мөнгөнд явж байгаа юм байна. Манай Мөди харин ажил хайж байсан юм. Тэр зарыг нь тавьсны дараа шууд шүүрээд авлаа. Зарын дагуу нөгөө хоёрын гэр дээр очив. Нөгөө ах чаар нь Мөдиг харснаа ингэж байна. Би эмэгтэй хүн хайж байгаа юм л да. Гэт хэлв. Ер нь бол Мөди эмэгтэй гэдэг нь харагдахгүй байгаа юм байх л да. Ингээд ажлын ярилцлага авлаа. Энэр загас чин төлөөчин хийдэг, дээрээс нь асрах газар ажилтдаг юм байна л да. 3 ажил авах гэдэг болохоор гэрийн ажлыг хийж амждгүй гэж байна. Мөди артритаас болоод жаахан ив хавга алхдаг юм байна. Тэрийг нь харчаад өвчтөн хүн ажил авахгүй ухаан юм ярьлаа. Нөгөө өрийг Эврит гэдэг бөгөөд тэр өөрөө асрамжийн газарт өссөн бөгөөд энэ газартаа ажиллаж байгаа гэж. Нэг өдөр тэнд ажиллаж байгаад багштайгаа ярьлаа. За яг хөө Эвритгээ гомдлцлаа юм л да. Хүн хайгаад олдохгүй байна, сонголт айгүй баг байна гэж гомдлов. Бараг асрамжийн газрын хүүхэд ажилуулдаг юм уу гэвэ. Тэрийг сонссон багш нь зүгээр ирсэн үнийг ажилд аваа. Бити голж хилээд бай гэсэн зөвлөгөө өглөө. За энэ зөвлөгөөг дагаад Мөдиг ажил ав. Мөди маань нагц гिचийнхээсээ явмаар байсан болохоор humхумгүй хамаг юм аваад гараад явлаа. Их чинь явахсан өмнө хэлж байна. Чи энэ гэрүүлийн готомшиг болсон. Хэрвээ одоо явбал хязааш бити эргэж ирээрэй. Гинэ. Тэгж яваад Эвритийн гэрт ирвэ. Мөди гэрийг нь ажиглаад өжөтл Эврит Мөдид хандж хэлж байгаа. Би чамайг зүгээр суусан гэж мөнгө төлөхгүй шүү л гэж байна. Эврит одоо Мөдиг эхний ажлын өдөр нь гэрээсээ өвчлөө. Мөдид одоо очих газар байхгүй штэ. Бараг л гадаа онох шахлаа. Маргааш өглөө нь Мөд шал угаачсан байж байлаа. Ажлаа хийнэ л гэж баг шиг. Ингээд энэ хоёрын хамтын амьдрал ингэж эхлэв. Мөди ажлаа хийж байгаад савтаа бодог олж харлаа. Зураг зурх дуртай хүн ч одоо багаагаар гэр орныг нь өнгө оруулж байгаа юм чинь. Хан дээр нь зурж эхлэхэд хар бараан байсан гэр нь өнгө цус ороод л байгаа юм. Гэр нь их жижигхэн болохоор энэ хоёр нэг орон дээр хамт унтах юм бохоо. Иймэрдүү амьдсаар нилээн хугацаа өнгөрлөө. Хүмүүс энэ хоёрын талаар бас нэлээд ярьдаг бололтой. Энэ үед одоо гэрлээгүй хүмүүс хамт амьдрал баг хэрэг хийсэнтэй адил байдаг ажээ. Гэхдээ нөгөө нэг нагц эгч нь Мөдиг зэмлээд л. Гэтэл Мөди хариу болгоод хэлж байгаа. Гэрэлчгүй хүмүүс юм яриа болно гэв. Нөгөө Эврит чинь одоо Мөди ташааныхаа нохоноос муу ханддаг байхад нь яаж гэрлэх юм бол доо. За нөгөө Эврит буюу загсчин ах маань найзтайгаа хамт гэртээ мод төмөр авчирчихсан буулгаж байлаа. Мөди маань найзтай нь ярих гэсэн чинь Эврит бүр Модиг алгадаад ав. Мөдиг өөрийнхөө хамтран амьдрч гэж хүлэн зөвшөөрөхгүй байгаад байгаа юм уу да хайшин. Алгадуулсан Мөди ч хэлж байгаа юм. Би цалингаа аваад явлаа гэтэр гэвэ. Хэдий явсан ч авчих газаргүй болохоор ямар ч хэцүү юм те. Хэсэг хугацааны дараа Мөди загсчны гэрийн хан дээр зураг зурж эхэллээ. Зураг зураад өвчтөл загсчин ахын үйлчлүүлэгч нь гомдол мэдүүлээд ороод ирэв. Төлбөрийг нь төлсөн байгаад загас өгөөгүй юм байна л та. Ингэж л Мөд маань загсчин ахын хамаг тооцоог нь хөдөлдөг нэр боллоо. Гүэ тэгсэн шүн Мөди рүү хандраад эхэлвэ. Гүэ Мөди хариуд нь гэрлэхгүй бол ийм хийхгүй л гэж байна. За тэгээд үзэгч сэрэгдэж загсчин маань Мөдтэй хамт загсаа хүргэж өгөөд явж байлаа. Энэ хоёр ч одоо бүр санхүүгийн бүртгэлийн хуудастай болчихсон. Мөд тэрийг нь бүртгэдэг болохоор хамт явдаг болсон аж. Тэр уудсны ард Мөд зураг зурчихсан байсныг үйлчлүүлэгч нь хараад загстай нь хамт хууцыг нь худалдаад авчлаа. Манай хоёрын амьдрал одоо л гайгүй цэгцэрч байна уу да гэмээр байна. Мөд эзнийхээ тооцоо гаргадаг болсноос хойш улам цэгцтэй болоод байгаамаа. Зураач маань үргэлжлүүлэн зурсаар анх эрэхтэн нурмайсан байшин өнгөн сэргээд цэмбигээ эдл байна. Мөдийн маань зурдаг картууд нутгийнхаа дэлгүүрт зарагддаг болж нэмэлт орлоготой болоод авлаа. Нөгөө картыг нь худалдан авч байгаа дэлгүүрийн эзэн хүмүүс одоо яагаад ийм юм худалдаж авдаг байна? Манай охин энэс дээр зурч чадна гэж байна. Тэрийг сонссон загсчин. Тэгсэн ч ихсэн Мөд л чадсан гэв. Хатуу өхөр юм хэрнээ бас тэр хүнтэй хамгаалаад байгаамаа. Мөдийн маань картны анхны худалдан авах шигч зураачаас маань том зураг харахыг хүслээ. Мөд маань хан олон жижиг карт зарж байгаагаас бүрэн хэмжээний зураг зарж байгаагүй юм чинь. Ингэж анхны зургийн захиалга авлаа. Загсчин ах Мөд хоёр улмал дотносоор. Нэг өдөр Мөд загсчнаас асууж байгаа. Чамд миний зургууд таалагддаг болов? Гэхэд загсчин тэгээд зургуудыг харж байсан чинь тэр зурган дээр нь загсчны нэр байва. Яг хөө Мөд маань одоо хамтын бүтээл болохоор чиний нэр байгаамаа гэж тайлбарлана. Гэхдээ үнэндээ эхнэр нь нөхрийнхөө овгийг авдаг болохоор л нэр нь хамт байгаа шүү дээ. Орой болж зураач загсчин хоёр маань
барилдаад өглөө. Энэ хоёрын барилдаа ингэж нэгч амар юм болдгоо. Ихэнхдээ 1 минут л болдог баг. Барилдаж дуусчаад Мүүдимэнд загасчны араас тэрх гэтэл өөртөө алгаасангүй. Тэгснэ нөгөө загасч хэлж байгаа. Би чамайг өөрийнхөө амьдрал үлдээхгүй. Чамайг ажиллаад дуусгаар чиний аз жаргал дуусна гэж жоох шиг. Маргааш өглөө нь Мүүдмэн шууд асуулаа. Чи өвтөрчүүд хамт амьдардаг, хамт унтдаг. Яагаад гэрэлж болохгүй юм бэ гэлээ. Нөгөө загасч авахгүй л хэлж байгаа. Анх таарсан үнтэйгээ гэрлэхгүй гэж авч байна. Юу ч бодж явдаг хүн юм бол. Тэгсэн хэрн нэг өдөр гэрэлчлээ. Хоримынхаа эхний шөнө загасчин зураач хоёр маань лааны гэрэл бүжиглөө. Тэр хоёрын дунд өрөнжүү яриан гэхэд би маргааш өдөр өөр хүн болж хувирнаач гэж жоох шиг. Ер нь загасчин ах маань токсикоо алдахгүй гэдэг юм уу та хайшин. Манай хоёрын хамтын амьдрал бас хөөрхөн гэрийнхээ гадаа зургнуудаа байршуулчихсан шинхэн гэрүүлийн маань зургийн бидсэн хөөрхөн явсаар сайн авахд садан олон гэдэг шиг мүүдийг хөөж дуугадсэн дүн хүрээд ирлээ бүр. Эренгүүтэл чиний зургнуудаас авах гэж ирсэн юм а гэхээр ухаан орсон болоо да гэж бодлоо гүү ээчүү. Ирсэн зорилго нь болохоор зургаар олсон мөнгийг нь зөв зарцуулахад нь туслах юм гинэ. Энэ үеэр загасчин ах ирсэн чинь шууд дуугаа олж байгаа маа. Эхнэр нөхөр хоёрын өдрүүд нэгэн хэвийнээр өнгөрсөөр л эхнэрний мэлхэр нөхөр нь шууд үгүйсгээд хүлээн авахгүй. Эхнэр нь торон хаалгатай болёо гэхээр нөхөр нь шууд л бидэнд хэрэггүй л гэж байна. Тэгсэн хэрнээ маргааш нь хаалгыг сойж тавьж идэр. Үгээрээ уянгалж чаддгүй юм байлгүй дээ. Тэмээ чин буурийнхаа зан андахгүй гэдэг шиг эхнэр нь нөхрийнхээ зан андахгүй. Мүүдийн маань зурнууд алтарсаар л байла. Хан дээр зурж гисэн зургууд нь ийм эрэлттэй болно гэж юм ботовдээ. Бүр сэтгүүлчил ирчихсэн эхнэр хоёроос маань ярилцлага аваал. Ярилцлагын үеэр эхнэр нь хэлж байгаа. Би зурхаа болох үед нөхөр маань үргэлжлүүл гэж хэлсэн эдэргээл. Гэхдээ тэгсэн тэр хоёрыг зургатаар харсан Мүүдийн дүү нагц зэгч хоёрын сонь царайлаад л Мүүдийн нэг өдөр нагц зэгчтэйгээ уулзгаар явлаа. Алхаж байгаагаас нь нөгөө нэг атри тэмээх өвчин нь түүний бид илүү их нөлөөлдөг болсон нь харагдана. Эгчтэйгээ уулзахад эгчин түнд ингэж хандж иллээ. Чи манай гэр бүлээс ганцаараа аз жаргал төрсөн нь би харамсаж үхмээргүй байна гэж жоох юм. Өмнө нөгөө Мүүдийг манай гэр бүлийн гудамж гэдээсэн та. Өмнө нь бас Мүүд гэрэлтээс гадар хүүхэдтэй болж байсан юм байна лээ. Тэр хүүхэд нь дутуу төрсөн болохоор үгсэн гэж Мүүдэд хотлоо ярьж байжээ. Тэгэд харамсаж үхмээргүй болохоор Мүүдэд үннийг хэлж байгаамаа. Тэр үнэн нь болохоор нөгөө нэг дүү шиг юм Мүүдийн охиныг зарчихсан байв. Хөгшин осуудад эгчигээ төрсөн хүүхдийг зарчдаг арай л тэнд юм да. Хүүхдээ амьд гэдгийг мэдээ сэтгэл өмөрч гисэн нөхөртэй хэлэл нөгөөх нь хүлээж авдаггүй. Хэдий хамт удаа амьдэрсэн ч гэсэн эрэгтэй нь юусоо өөрчлөгдөөгүй л гэмээр юм. Юм л бол чамаас олж миний амьдрал хэцүү болсон ч гэж жоох шиг. Мүүдээс өөр хүн бол юусоо төвчж чадхааргүй байсан байгаамаа. Мүүдийг маань баг гомдоогоод хөөгөөд явууллаа. Тэгээд Мүүдийн маань анх зургийг худалдан авч байсан эмэгтэй дээр очив. Мүүд нөхрөөсөө анхны удаа явж байгаа юм уу да. Гэхдээ хэд хоногийн дараа нөхөр нь эхнэрээ авахар ирлээ. Хэд хоног ганцаараа байсны ухаан орсон юм уу да. Нөхөр нь Мүүд таньж хэлж байгаа. Чамайг яваасаа гэж би хүсэхгүй байна. Би чамайг надаас илүү хон олж чадна гэдгийг мэднэ л гэж байна. Тэгээ сүүлд нь муухай зан гаргаад байсан ганцаараа үлдэхээс айгаад гисэн болоо дөө. Ингэж эхнэртэйгээ эвлэрлээ. Тэгээд эхнэрээ машиндаа суулгаад нэг байшингийн гадаа зогслоо. Тэгснэ энэ чиний охины амьдардаг байшин гэж байна. Мүүд охины холоос нь хараад л даанч очиж уулзах зориг хүрсэнгүй. Шүн нөхөртөө нулимс туслуулан хэлж байгаа. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй охин болсон байна лээ гэж хэлв. За ингээд Мүүдийн маань зураачин карьер амжилттай хэвээрээ л байна. Өдөр бүр захиалга ирсээр л даанч Мүүдийн маань би улам мууцаар бараг алхаж чадхаа болов. Эмч Мүүдийг ирж үзээд 50-наас гараарай гэсэн зөвлөгөө өгöd явлаа. Мүүдийн би мууцаар бүр зургаад сурч чадхаа байв. Нэг шөнөөр багтраад нөхрөн тэврэн эмнэлэг дээр очиж үзүүлвэ. Тэгээд тэр өглөөнөө нүдэн яснаар Мүүдийн маань дэлхий дээрх өдөр хоногуд энхүү дуслаа. Энэхүү киног ондоо оройгоос хүргэлээ. Ондоо 1000 гигабайт дата нэмэх нь Орогийн 1000 кино үзэх хэрэг хамтдаа нийлээд 20,000 төгрөгийн багц болон ондоо сайтад нэмэгдэжээ. Та 20 төгрөгөөр 1 кино нэмэх нь 1 гига дата авчиж байна л гэсэн үг юм байна шүү. Хэрв зуныг уйдамгүй өнгөрүүлмээр байвал ондоо орой багцаа цэнэглээд аваарай. Энэ киноноос авах хамгийн гол сургамж бол юу ч болсон өөрийнхөө дуртай зүйлийг хизээж орхиж болохгүй юм. Мүүд өөрийгөө алдартай зураач болно гэж юусоо бодож байгаагүй. Угаасаа алдартай болох гэж эсвэл мөнгө олох гэж зураг зурж байгаагүй. Харин сэтгэлээ тайтгаруулах гэж зурдаг байсан. Түүнийг тайвшруулж сэтгэлийг нь амраадаг зүйл нь түүнийг амжилтанд хүргэсэн. Эцэст нь хэлэхэд амьдрал бол богино шүү дээ. Дуртай зүйлээ хийхгүй бол үнэхээр хайрын биз дээ.